Өнөөдөр бид ерөнхий хиймэл мэдрэлийн сүлжээ компьютерийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн их шинжилэлт авчирсан архитектуруудын нэг болох композицийн мэдрэлийн сүлжээ буюу CNN руу шилжих болно. Бид 1950-аад оны анхны перцептрон болон 1980-аад оны неокогнитрон, бас 1998 онд Ян Лечүний хөгжүүлсэн градиент суурилсан сургалтын загвар хүртэлх хувьслыг авч үзэх болно. Бид зөвхөн математик загвар бүтээнээ зогсохгүй, бүгдийн тандеди орон зай бүтэц болох өргөн өндөр гүнийг хадгалах замаар харж чаддаг системийг бүтээж байна. Бид компьютерийн харааны салбарын толгойд технологи болох Convolutional Neural Network буюу CNN сэдвийг агуулгах слайдад дурдсан үндсэн 4 жилийн дагуу гүнзгийрүүлэн судлах болно. Хичээлийн эхний хэсэгт бид өмнөх секцүүдээр үзсэн Linear Classifier загварын хязгаарлагдмал талуудыг эргэн санаж, яагаад бидэнд илүү нарийн төвхтэй Deep Net архитектурууд шаардлагатай болсон шалтгааныг баттган үзэн. Үүний дараа Deep Learning салбарын түүхэн хөгжлийн замыг авч үзэх бөгөөд үүнд 1959 оны биологийн туршилтаас эхлээд 2012 оны Imaginet түүхэн амжилтуудыг онцлох болно. ZX-ийн үндсэн хэсэгт Convolutional Neural Network-ийн дотоод бүтэц түүний амийн сүнс болсон ConvPool болон FC давхаргуудын ажиллах зарчмыг онол математик тооцооллын төвшөнд судалж хичээлийн төсвөлд бүх үндсэн агуулга системээр нэгтгэн дүгнэх болно. Өнөөдрийн хичээлийн чухал хэсэг болох бид яагаад заавал илүү нарийн төвхтэй сүлжээ ашиглах ёстой вэ гэсэн асуултанд хариулъя. Слайдын зүүн талд байгаа 10 жижиг зургийг анхааралтай хараарай. Эдгээр нь цифр 10 өгчлийн сан ашиглан ангилэгчийн сурч авсан темплейтүүд буюу загварууд юм. Та бүхэн анзаарч байгаа байх эдгээр зургууд маш бүрхэг ойлгомжгүй харагдаж байна. Жишээ нь Works ангиллыг харахад хоёр тийшээ харсан хоёр толгойтой юм шиг харагдаж байгааз. Энэ нь шормоо ангиллэгч нь нэг ангиллд ердөө ганцхан темплейт сурдагтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл уг ангиллэгч нь үгдэлд байгаа бүх морины зургийг нэгтгэж домжлоод ганцхан дүрс харахыг хичээж байна. Хэрэг бодит амьдрал дээр морь зүүн тийшээ харсан эсвэл баруун тийшээ харсан байвал энэ ангиллэгч төөрөлдөж эхэлнэ. Харин слайдын баруун талд байгаа дүрсийг харуул асуудал бүр тодорхой болно. Улаан цэгүүд холдоо, харин цэнхэр цэгүүд тэдний тойрсон тойрог хэлбэртэй байна. Шормоо ангиллэгч нь зөвхөн шормоо шийдвэрийн хит хязгаар буюу шулуун шүгэл зурж чадна. Ийм тойрог хэлбэрийн үгдлийг ганц шулуун шугамаар цэрүүлхэн салгах ямар ч боломжгүй юм. Зургийн үгдэл нь өргөн өндөр гүнгсэн тамирын орон зайн бүтэцтэй байдаг. Гэс шормоо ангиллэгч нь энэ бүтэцийг үл тоомсорлож зургийг нэг урт вектор болгож сонгосноор орон зайн чухал мэдээллүүдийг алдагдуулдаг. Энэ нь зургийн инвариант шин чанарыг өөрөөр хэлбэл объект хаан байхаас үл хамааран тамхи чадварыг хязгаарлаж байгаа хэрэг юм. Бодит амьдрал дээрх нэг жишээг дурдахад face recognition дээр шугам ангиллэгч ашиглаад гэж бодъё. Хэрвээ тухайн хүн баг зэрэг толгоогоо хазайлгах эсвэл өөр өнцгөөс харахад темплейт таарахгүй болж системд ажиллахгүй болно. Учир нь шормоо загвар нь пиксел бүрийг тус тусад нь хардаг болохоос биш нүд хамар амны хоорондын хамаарал буюу орон зайн бүтэцийг ойлгодгүй. Тиймээс л бид зургийн шин чанарыг автоматар илгүүлж орон зайн бүтэцийг хадгалж чадах Convolutional Neural Network CNN руу шилжих шаардлагатай байгаа юм. Өмнөх хичээлийг товчхон сануулбал бид мэдрэлийн сүлжээний талаар болон шормоо оноо буюу үнэлгээний хөнгөцийг хэрхэн ашиглах талаар ярьсан билээ. Эдгээр шормон давхрыг шорон бус давхартай хольж давхарлан байрлуулснаар үүнийг мэдрэлийн сүлжээ болгон хувиргаж хөссөн гаралтандаа суралцах боломжтой гэдгийг бид харсан. Жишээлбэл ямар ч зүсмийн морь байсан тэдгэрийг хольж алдааг тооцсноор таних боломжтой юм. Харин өнөөдрийн бидний гол сэдэв бол Convolutional Neural Network юм. Слайдын дээд хэсэгт байгаа шормоо онооны хөнгөцийг харуул if утга нь W эцэгээр хөгжүүлсэнтэй тэнцүү байна. Энд X бол оролтын зураг, W бол жингийн матрикс юм. Гэвч өмнөх слайд дээр үзсэнчлэн энэ загвар нь нэг ангиллд ердөө ганцхан темплейт сурдаг учраас маш хязгаарлагдмал байсан. Харин түүний доор байгаа хоёр давхарт мэдрэлийн сүлжээний томьёог харуул if утга нь W2-ыг T болон W1 ба X-ийн үржүүрээс хамгийн ихийг авах сонгоцоор үржүүлсэнтэй тэнцүү болж өөрчлөгдсөн байна. Энэхүү T болон цэгэн үржүүрээс хамгийн ихийг авах буюураа илүү эсвэл rectified linear unit хонгоцсон сүлжээнд шугамн бус шин чанарыг оруулж өгдөг бөгөөд энэ нь хиймэл оюуханы түүхэнд гарсан хамгийн том төвшлүүдийн нэг юм. Слайдын голд байгаа бүтцийн диаграмыг анхааруул оролт X нь 3072 хэмжээст вектор байна. Энэ нь 32 харьцах нь 32 хэмжээтэй 3 өнгөтэй зургийг нэг вектор болгон сонгосон хэлбэр юм.
Тэрхүү оролт нь нэг жингийн матрицаар дамжиж H буюу 100 нейронтай хідэн layер буюу далд давхарыг үүсгэж байна. Энэхүү далд давхарга нь зургийн илүү нарийн хийсвэр шин чанаруудыг сурч авах боломжийг олгодог. Эцэст нь W2 жингээ данжин 18 хэл бүхийг аралтын оноо гаргаж ирдэг. Энэ төрлийн давхарыг fully connected буюу FC гэж нэрлэдэг бөгөөд бүх нейронууд хоорондоо бүрэн холбоотой учраас маш их болдог сул талтай slide-ийн доод хэсэгт байгаа 10 зургийг харуул шормон ангилагчийн сурсан темплейтүүд байгааг анзаарч болно. Хоёр давхарт мэдрэлийн сүлжээ ашигласнаар бид эдгээр темплейтүүдийг илүү олон болгож зургийн олон өөр хувилбарыг жишээ нь баруун тишээ харсан морь эсвэл зүүн тишээ харсан морь зэрэг таних боломжтой болдог. Гэсэн хэдий ч энэ слайдд байгаа загвар нь зургийг вектор болгож сонгож байгаа нь түүний орон зай мөхцийг албагдуулж байгаа хэрэг юм. Энэхүү слайд гол санаа нь орон зай мөхцийг хадгалахын тулд толгуурласан байдаг. 1998 онд Planet 5 гэж алдарсан анхны амжилттай CNN архитектурын дүрслэл юм. Слайдын зүүн гар талаас их нь input буюу оролтын хэсэгт TK үсэг байгааг харж болно. CNN-ийн хамгийн том давуу тал нь зургийг вектор болгож задлахгүйгээр түүний embedded орон зай мөхтөц буюу өргөн өндөр гүн өнгийг хിവэр нь хадгалж боловсруулдаг тоошдог. Зургийн дараа харагдаж байгаа convolutions болон subsampling бидний нэгдвэр пүүлийн давхаргууд нь илчлэн байрлаж байгааг анзаараарай. Convolution давхарга нь тусгай kernel ашиглан зургийн ирмэг, үнцэг, хэлбэр дүрс зэрэг чухал шин чанаруудыг автоматар илрүүлдэг. Харин subsampling буюу пүүлийн давхарга нь зургийн хэмжээг басгаж тооцооллын ачааллыг хөнгөшлөхийн зэрэгцээ хамгийн чухал мэдээллийг шүүж авч үлддэг. Слайдын баруун талд байгаа fully connected давхаргууд руу шилжих үед сүлжээ маань цуглуулсан бүх шин чанараа нэгтгэж эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэхүү процесс нь параметр шаарийн зарчмыг ашигладаг тул өмнөх MLP загвартай харьцуулах тоог эрс басгаж орон зайн хувьд илүү уян хатан инвариант болдог давуу талтай Химэл оюуханы түүхийн хамгийн анхны бөгөөд хамгийн чухал цэгүүдийн нэг болох персептронтой танилцгаая. Слайдын баруун талд байгаа зургийг харахад энэ бол орчин үеийн суперкомпьютер шиг харагдахгүй байгаа ч 1957 онд Frank Rosenblatt-ийн бүтээсэн Mark I Perceptron машин. Энэ машин нь зөвхөн програм хамгаалж биш, харин тусгаалan залгасан асар олон утсан холболт болон потенциметр бүхий техник хамгаалж байлаа. Тэр үед зургийг дижитал хэлбэрээр оруулах боломжгүй байсан тул 20 харьцах нь 20 хэмжээтэй нийт 400 ширхэг кадмиум сульфид фотосел буюу гэрэл мэдэрч бүхий камер ашиглаж байсан юм. Слайдын зүүн талд байгаа математик томьёог анхааруул энэ бол бидний өмцөн linear classifier-ийн хамгийн энгийн хэлбэр юм. If-ийг хөнгөц буюу идэвхжүүлэх хөнгөцсөн оролтуудын нийлбэр тодорхой босгох даваа буюу W болон хэцэг векторуудын үржүр дээр B буюу хазаалт отгыг нэмэхэд тгээс их байвал 1 буюу идэвхтэй төлөвт шилжиж босод үед T гэсэн отго гаргаж байна. Энэ нь биологийн нейрон тодорхой босгох давхараа цахилгаан дохиод амжуулдаг зарчмыг математикаар дүрсэлсэн хэрэг бөгөөд Hubble болон Wiesel нарын 1959 онд нийслэн уурын харааны мэдрэлийн эсийн ажиллах зарчимтай шууд холбогддог. Харин түүний доор байгаа шинжлэх дүрэн бол суралцах үйл явц юм. Тэр машин алдаа гаргавал жинг засах замаар дараагийн удаа зөв танихыг хичээдэг бөгөөд T-дэрнийх нэг хугацаанд чиндийн отгон тухайн үеийн жингийн отго дээр альфа буюу суралцах урдыг хөссөн үр дүн болон бодит үр дүнгийн зөрүүгээр үржүүлж түүнийг ортын эцэг отгаар үржүүлсэн дүнг нэмсэнтэй тэнцүү байна. Энэхүү жижиг алхам бүрээр жинг өөрчлөх үйл явц нь өнөөдрийн deep learning үндэс болсон gradient based learning-ийн хамгийн анхны хэлбэр билээ. 1960 онд Бернард Видро болон түүний шои Тэд Хофнерийн боловсруулсан адлын болон моделийн загваруудтай танилццгаая. Энэхүү телевизон химэл оюуханы түүхэн дэх анхны олон давхартай системүүдийн нэг гэдгээр онцгой ач холбогдолтой юм. Слайдын зүүн талд байгаас химийг харуул. Энэ нь өмнөх слайд дээр үзсэн персептрон загвартай маш төстэй харагдаж байгааг анзаарч болно. Оролтын давхарнууд нь тохируулах боломжтой жин буюу аутруудаар үржигдэж нийлбэр дээр нэгтгэхэд эцэст нь quantizer буюу квантлагчаар дамжин гаралт нэг эсвэл хасах нэг болж байна. Гэхдээ энд нэг маш чухал математик ялгаа байгааг анхаарах хэрэгтэй. Персептрон нь зөвхөн гаралтын алдаан дээр үндэслэн жингээ засдаг байсан бол адлын adaptive linear neuron нь квантлагч руу орохоос өмнөх шурмын утга дээр үндэслэн least mean squares, LMS буюу хамгийн бага квадратуудын агаыг ашиглан суралцдаг байв. Слайдын голд байгаа зураг бол Мадлен машины бодит техник хамт шин. Энэ бол
Потенциметр гэдэг товчлуур бүх ясар том электрон төхөөрөмж байлаа. Инженерүүд эдгээр товчлуурыг гараараа эргүүлжижинг тохируулдаг байсан нь өнөөдрийн бидний нийт сургах трейнинг үйл явцын физик хэлбэр байсан юм. Тухайн үед backpropagation алгоритм хараахан бий долоо байсан. Энэхүү түүхэн хөгжил нь 1980 оны неокогнитрон болон 1998 оны градиент суралцахуун суурь болсон билээ. Математик онлын талаас нь харуул Adolini ашиглаж байсан LMS4 нь өнөөдрийн stochastic gradient descent (SGD) алгоритмын хамгийн анхны хувилбар юм. Слайдын баруун талд байгаас хэмээг харуул олон Adolini-г зэрэгцүүлэн холбосноор моделийн илүү нарийн төвхтэй асуудлуудыг шийдэж хэлсэн. Энэхүү тэгшлэн зургийн орон зай шин чанарыг автомат шин чанар олж авахаар боловсруулах орчин үеийн convolutional neural network архитектур хөгжихэд чухал нөлөө үзсэн юм. 1986 онд Дэвид Румельхарт, Жеффри Хэмхтэн болон Рональд Уильямс нарын хэвлүүлсэн судалгаа нь олон давхаргт мэдрэлийн сүлжээг сурах математик аргалагийг стандарт буюу түгээнэл болгож өгсөн маш чухал үе юм. 1960 оны Adolini-аас хойш салбар хэсэг хугацаанд зогсон байдалд орсон байсан бол энэхүү backpropagation буюу гэдрийг тархах алгоритм нь deep learning-ийг дахин амируулсан гэж хэлж болно. Үйл ажиллагааны зарчмыг харуул input pattern буюу оролтын үгдэл нь олон нейронууд болон тэдгээрийн хоорондох WG ижимүүдээр дамжин урагш тархаж OPG буюу гаралтын отог үүсгдэг. Гэхдээ өмнөх загваруудын нэг том асуудал нь хэрүүл сүлжээ буруу хариу өгвөл далд давхардах нейронууд ямар хувь нэмэр болсныг бид тодорхойлж чадгүй байлаа. Үүнийг шийдэх математик шийдэл нь слайдын баруун дээд хэсэгт байгаа chain rule буюу гинжин дүрм юм. Логикийн сүлжээний нэг хянагт оруулсан хувь нэмрийг наривчлан тооцоолдог. Яг энэхүү градиент суралцахуун зарчим дээр тулгуурлан 1998 онд Ян Лекун анхны амжилт CNN архитектурыг хөгжүүлсэн түүхтэй билээ. Өнөөдрийн бидний үзэж буй бүхэл deep learning тэр дундаа CNN-ийн суралцах үйл явц нь яг энэ слайд дээрх таних математик буюу chain rule дээр суурилдаг болохыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ том хэмжээний мэдрийн сүлжээг хэрэгжүүлж чадаагүй байсан. Ингээд 2000-аад оноос Хинтон болон Салакүдний нарын нийтлэл гарч ирсэн бөгөөд үндсэндээ бидэнд гүн мэдрэлийн сүлжээг сургах боломжтойг харуулсан. Гэвч энэ нь бидний өнөөдрийн хэрэгжүүлж сүлжээ биш байсан боловч анхны удаа pre-training буюу бэлтгэл шатыг хэрэгжүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олцмооны машин ашиглан тохирог бүрийг сурган дараа нь хэсэг тохиргыг гих мэтээр сургаад хамгийн сүүлд бүх тохиргыг гэдрийг усгал ашиглан сургасан. Очин жинүүдийг маш улгаалтай ихвүүлэх шаардлагатай байсан. Энд restricted Boltzmann machines IBM болон autoencoder бүтцийг харуулсан байна. Тухайн үед олон давхаргатай гүн сүлжээг шууд сурахад градиент алгуулах vanishing gradient асуудал тулгарч сүлжээ ер сурдаггүй байлаа. Хэмтөний санал болгосон шийдэл нь pre-training буюу өөрчилсөн сургалт байсан юм. Слайдын зүүн талд байгаа pre-training хэсгийг харуулв сүлжээ бүхэлд нь биш харин давхарга бүрийн тус-тусд нь 2000 units, 1000 units, 500 units гэх мэт хинэгүүгээр unsupervised сургаж жинүүдийн оновчтой эхлүүлдэг. Үүний дараа баруун талд байгаа fine tuning with backpropagation үзүүлснээр бүх давхаргыг нэгтгэж бидний өмнөх слайд дээр үзсэн гэдрийг тархах backpropagation алгоритмыг ашиглан жинүүдийг нарийн тааруулдаг. Энэ зургийг маш жижиг хэмжээст ердөө 31 код болгон шахаж дараа нь буцаагаад задлах декодер замаар зургийн хамгийн чухал шин чанаруудыг сурч авдгийг харуулж байна. Энэ үеэс ихэнх градиент суралцахад суурилсан загварууд илүү хүчлэхий болж 2012 оны AlexNet-ийн амжилтанд хүрэх суурь тавигдсан юм. Слайдын баруун дээд болонд байгаа хүний нүрийн зургуудыг харуул энкодер хэсгийн зургийг маш бага хэмжээний мэдээлэл болгож шахсан ч декодер хэсэг нь тэрхүү шахсан мэдээллээс хүний нүрийг буцаагаад маш тодорхой гаргаж ирж чадж байгааг харж болно. Энэ нь мэдрэлийн сүлжээ өгчийн метод бүтцийг хэр зэрэг үнцгий ойлгож сурдгийн тод илгэл юм. Зураг танихад анхны convolution сүлжээ гарч ирсэн бөгөөд имижийн дээр үнэхээр сайн үр дүн гаргаж чадсан. 2010 онд Мохаммед Дал хөгтөн нарын гаргасан Deep Belief Networks судалгааны дууны спектрограммыг спектрограм шууд мэдрэлийн сүлжээнд оруулснаар акустик загварчлалт шинэ стандарт тогтоосон юм. Өмнө нь ашигладаг байсан статистик загварууд нь хүний ярианы нарийн хэмнэлийг танихад хүндрэлтэй байсан бол гүн мэдрэлийн сүлжээ нь ярианы хамгийн жижиг хэсгүүдийг ч өндөр нарийвчлалтайгаар таньж эхэлсэн. AlexNet загвар нь convolution combo-га max pooling болон fully connected FC давхаргуудыг хослуулан ашигласнаар зураг ангиллын одны түвшин 26%-аас шууд 16% болтол бууруулж бүх салбарын хинээр gaашруулсан. Баруун доод болонд байгаа жижиг саарл дүрэлжин зургууд бол AlexNet-ийн
хамгийн ихний давхар сурч авсан шүүлтүүрүүд юм. Эдгээр нь зургийн ирмэг өнцөг өнгөний шилжилтийг хэрхэн харж байгааг харуулж байна. Бодит амьдрал дээрх жишээгүйл AlexNet-ийн энэхүү амжилт нь Google-ийн Google Photos application дээрх зураг хаах функцийг бий болгох суурь болсон. Та өөрийнхөө зурагнаас нахаа эсвэл далаа гэж хайхад систем маш хурдан олж өгч байгаа нь яг энэ слайд дээрх архитектурыг асар их үгдэл дээр сургасны үр дүн юм. Өмнөх слайдуудад бид перцептрон болон хадлын зэрэг инженерийн шийдлүүдийг үзсэн бол энд бид хиймэл оюун ухаан байгаль дэлхийг хэрхэн дуурайдаг вэ гэсэн асуултын хариултыг олох болно. 1959 онд Харвардын их сургуулийн физиологч Дэвид Хьюбл болон Торстен Визел нар мэдрэлийн сүлжээ хэрхэн илэрдэгдэг талаар судалгаа хийсэн. Энэ судалгаа нь мууранд янз бүрийн хэлбэр дүрстэй гэрлийн дохоо стимулус үзүүлж тэр үед муурын тархинд үүсэж буй цахилгаан дохоог респонс хэмжсэн байна. Тэдний нисэн хамгийн гайхалтай зүйл бол харааны нейрон бүр зургийг бохилдон биш харин зөвхөн тодорхой нэг хэсгийг буюу хүлээн авах талбар receptive field-ийг л мэддэг болохыг тогтоосон явдал юм. Слайдын түүх хэсэгт байгаа стимулус болон response графикийг харуул гэрлийн зураас тодорхой нэгэн өнцгөр orientation хазаасан үед л нейрон маш хүчтэй хариу үйлдэл үзүүлж бусад үед идэвхжихгүй байгааг харж болно. Энэ нь бидний өмнө үзсэн CNN ийм шүүлтүүр фильтр яг тодорхой ирмэг үнцгийг илүүлдэхдээ яг ижил зарчин юм. Энэхүү судалгаа нь 1980 оны Neocognitron болон 1998 оны CNN архитектурыг хөгжүүлэх шууд сэтэл болсон билээ. Дараах зурагт өнгөөр дүрсэлсэн хэсгүүд бол харааны мэдрэлийн хэсгүүд юм. Эндээс харааны мэдрэлийн хэсгүүд нь шаталсан бүтцтэй гэдгийг олж мэдсэн topographic map-ийн тухай дэлгэрэнгүй авч үзье. Энэ слайд бол бид яагаад convolution мэдрэлийн сүлжээнд зургийн орон зайн бүтцийг хадгалах ёстойг шинжлэх ухааны үүднээс баталж өгдөг маш чухал хэсэг юм. Слайдын баруун талд байгаа хүний тархины өнгөт зураглуудыг анхааралтай хараарай. Эдгээр нь Стэнфордын их сургуулийн Jesse Gomez болон түүний баяхны гаргаж авсан ретинотип буюу ретинотипийг зураглал юм. Энэхүү зураглал дээрх өнгө бүр нь хүний нүдний торлог бохирч ретина дээр тусаж буй дүрсийн тодорхой нэг хэсэг тархины харааны кортекс энэ аль хэсэгт боловсруулагдж байгааг харуулж байна. Хамгийн гол дөнгөлт нь харааны талбар дах бие биетэйгээ ойрших цэгүүд нь тархины гадаргуу дээрч мөн бие биетэйгээ ойрших нейронуудыг идэвхжүүлдэг. CNN-ийн үндсэн архитектур нь яг энэ биологийн зарчин дээр суурилдаг. Бид зургийг нэг урт вектор болгож сонгохгүйгээр өргөн өндөр гүн гэсэн темэди бүтцийг нь хадгалан боловсруулдаг нь тархины энэхүү топографик зураглалыг математик хэлбэрт шилжүүлж буй хэрэг юм. Даваа бүр дээр үүсэж буй activation maps буюу идэвхжүүлэлтийн зураглалууд нь яг л энэ слайд дээрх өнгөт хэсгүүд шиг зургийн аль хэсэгт ямар шин чанарыг хэлснийг орон зайн хувьд нарийн хадарч үлддэг. Слайдын зүүн доод хэсэгт байгаа B-ээс бор хүртэлх тэмдэглэгээ нь харааны мэдээлэл тархины гүн рүү орох тусам болон нарийн төвхтэй болдгийг харуулж байна. Энэ нь хүлээн авах талбар receptive field-ын сүлжээ гүнзгийх тусам томолт гэсэн зарчинтай шууд нийцдэг. Жишээ нь энгийн эсүүд нь чирэгтэй заа хүрээнд идэвхжигдэг бөгөөд нарын эсүүд нь төгсгөл болон гэх мэт төрсүүдэд идэвхждэг. Харааны кортекс дах нейронуудын эмх замбраагүй мэд боловч асар нарийн логиктэй шатлан захирагдсан зохион байгуулалт танилцгаая. Энэхүү слайд бол convolution мэдрэлийн сүлжээний CNN давхрууд яагаад заавал олон шаталтай байх ёстойг тайлбарлаг биологийн хамгийн гол үндслэл юм. Слайдын зүүн талд байгаа диаграммыг харуул харааны мэдээлэл нүдний торлог бүрхичээс retina ахин лиан lateral geniculate nucleus болон Golgi cortex руу хэрхэн дамжиж байгааг харуулсан байна. Энд Hubble болон Wissel нарын 1959 онд нийслэн нейроны 3 үндсэн төрлийг тодорхойлсон байгааг анхаарна. Эмгийн эсүүд нь харааны талбар дах маш тодорхой байлал, тодорхой өнцөгтэй orientation гэрлийн зураас буюу ирмэгийг мэдэгддэг. Слайд дээрх налуу зураасыг харуулга. Зөвхөн тэр өнцгөр ирмэг харагдах үед л нейрон идэвхждэг. Энэ нь CNN-ийн хамгийн ихний convolution давхаргууд зургийн ирмэг үнцгийг илрүүлдэгтэй яг ижил юм. Complex cells нарийн эсүүд нь илүү уян хатан. Тэд ирмэгийн үнцгийг мэдрэхээс гадна тухайн ирмэг нь орон зайн хувьд бага зэрэг хөдөлж байсан ч movement-тэй чаддаг. Энэ нь CNN-ийн пүүлийн давхаргатай төрстэй бөгөөд орон зайн инвариант шин чанарыг буюу объект бага зэрэг хөдөлсөн ч таних чадварыг сүлжээнд олгодог. Hypercomplex cells маш нарийн эсүүд эдгээр нь зөвхөн өнцөг хөдөлгөөнийг хараа зогсохгүй
тухайн зураасны төгсгөл end point буюу өнцөг болонгуудыг илрүүлдэг. Слайдын баруун доод хэсэгт үзүүлснээр зураас тодорхой нэг цэгт дуусаж байвал response өгч үргэлжилж байвал no response өгч байгааг харж болно. Манай зээгцийн тэмдэглэлд дурдсанаар энэхүү шатлал хүнзэрэх тусам хүлээн авах талбар receptive field томорч нейронууд илүү нарийн төвхтэй төрсийг ойлгож эхэлдэг. CNN-ийн хувьд энэ нь давхрууд гүнзэрэх тусам жижиг ирмэгээс эхлээд дугаа тийш өнцөгт улмаар хүний нүүр амтан зэрэг бүхэл бүтэн объектыг тамхи үйл явцсан юм. Бид ирмэг хөдөлгөөн болонгуудыг шат дараа танигт гэж байж л асуудал гэсэн слайд дээр үзсэн тэрхүү бүрхэг темплейтүүдийг даван туулж чадна. Convolution мэдрэлийн сүлжээний инженерийн хамгийн анхны бодит загвар болох неокогнитронтэй танилцъя. 1980 онд Японы электронтын Kunihiko Fukushima энэхүү загварыг танилцуулсан бөгөөд энэ нь олон давхар мэдрэлийн сүлжээний бүтцийг гаргаж авсан түүхэн чухал алхам байсан юм. Слайд дээр диаграмыг анхааралтай ажиллавал Kunihiko Fukushima-ийн нэрснээр сандвич архитектур харагдаж байна. Энэхүү бүтцэд нь бидний өмнөх слайд дээр бүтсэн биологийн симпл болон комплекс эсүүдийн зарчмыг математик загварт анх удаа ийм байдлаар буулгасан хэлбэр юм. Архитектур нь simple complex гэсэн дараалалаар үргэлжлэдэг бөгөөд энэ нь орчин үеийн CNN-ийн convable гэсэн үндсэн бүтцийн эхлэл болсон гэж үздэг. Слайд дээрх тайлбарт дурдсанаар simple буюу SSS-н суралцах болон өөрчлөх боломжтой параметртэй бөгөөд зургийн эмэг үнцэг гэх мэт тодорхой шин чанаруудыг илрүүлэх үүрэгтэй байдаг. Энэ нь манай зээгцийн тэмдэглэлд дурдсан комби давхрын шүүлтүүрүүдтэй яг адил үүрэг үүсгдэг байна. Харин комплекс буюу CSS-н пүүл үйлдэлийг үүсгдэг бөгөөд SSS мэдээллийг нэгтгэж объектыг баг зэрэг хөдсөн эсвэл хэлбэр нь өөрчлөгдсөн ч таних чадвар болох spatial invariance-ийг сүлжээнд олгодог ач холбогдолтой юм. Энэхүү неокогнитрон загвар нь өнөөдрийн бидний үзэж буй автомат шин чанар олж авах чадварын суурь болсон бөгөөд парийг хуваалцах болон орон зай шин чанарыг хадгалах зарчмуудыг анхлан агуулсан байдаг. Ингээд 1998 онд backpropagation болон gradient шинжилгээг анхааруулсан convolutional neural network-ийн түүхэнд хамгийн чухал ажил болох gradient based learning болон Albert Lenet 5 архитектуртай танилцъя. Энэхүү загварыг Jan LeCun, Zhang Botu, Yoshua Bengio, Patrick Hafner нар танилцуулсан бөгөөд энэ нь орчин үеийн deep learning-ийн үнцэрийг тавьж банкны данс болон шуудын зэзэд кодыг таних гэх мэт үйлчлэгэнд өргөн ашигладаг байсан юм. Слайд дээрх Lenet 5 архитектурын диаграмыг анхааралтай харахад энэ нь бидний өмнө үзэх Fukushima неокогнитрон загварын convable дараалал бүхий сэндриж бүтцийг хадгалсан боловч нэг маш том шинжилгээ хийсэн нь backpropagation алгоритмыг ашиглан сүлжээ бүхэлд нь градийн аргаар сургасан явдал байлаа. Архитектурыг задлан харуул input буюу оролтын хэсэгт 32 харьцах нь 32 хэмжээтэй зураг өгсөн байна. Convolutional neural network-ийн нэг давуу тал нь зургийн өргөн өндөр гүн гэсэн 3 хэмжээст бүтцийг хэвээр нь хадгалж боловсруулдаг доошдог бөгөөд давхарг бүр 3 хэмжээст activation maps үүсгэдэг онцлогтой. Convolution давхаргад фильтр болон kernel ашиглан зургийн шин чанаруудыг илрүүлэхдээ параметр шарын зарчмыг ашигладаг тул паригийн тоог эрс дасгаж орон зайн шин чанарыг илүү сайн олж авдаг. Харин subsampling буюу пүүлийн давхарг нь зургийн хэмжээг басгаж хамгийн чухал мэдээллийг хадгалахын зэрэгцээд тооцооллын ачааллыг хөнгөвчлөдөг. Сүлжээний төгсгөлд байрлах fully connected буюу FC давхарг нь цуглуулсан бүх шин чанарт үндэслэн эцсийн шийдвэр гаргах үргийг гүйцэтгэнэ. Сүлжээг үнзэрэх тусам receptive field буюу хүлээн авах талбар нь томорч илүү нарийн төвхтэй объектуудыг таньж хэлдэг хэдий ч тухайн үедээ энэхүү загвар нь илүү нарийн төвхтэй өгдөлтөөр одоогийн шиг өндөр үр дүн үзүүлж хараахан чадаагүй байсан юм. Энэ бол 2012 онд Alex Krzyzewski, Ilya Sutskever болон Geoffrey Hinton нарын имажинэд тэнцэн төрүүлсэн алдарт Alex-нэд загвар юм. Слайдын түг хэсэгт байгаа архитектурын диаграмыг анхааралтай ажиллавал хоёр хэсэгт хуваагдсан байгаа нь тухайн үеийн GPU-ийн RAM буюу санах ой хязгаарлагдмал байсантай холбоотой. Иймээс сүлжээг 2 NVIDIA GTX 580 картн дээр хувааж сурах шаардлагатай болсон инженерийн сонирхолтой шийдлийг харуулж байна. Архитектурыг задлан харуул энэ нь 5 convolution давхар болон 3 fully connected давхаргаас бүрдсэн маш гүн сүлжээ юм. Хорт нь 224 харьцах нь 224, эсвэл зарим тохиолдолд 227 харьцах нь 227 хэмжээтэй 3 өнгийн RGB зураг байх бөгөөд
Давхар бүр 3 хэмжээст activation maps-ийг үсхэн илэрчдэг. Слайдын баруун талд байгаа 1000 гэсэн тоон image-ийн төгөлийн сангийн 1000 өөр англи зургийг ангилж байгааг илэрхийлж байна. AlexNet нэлээнээс хамаагүй олон шүлтүр буюу filters ашигласан бөгөөд жишээ нь эхний давхарда 11 харьцах нь 11 хэмжээтэй 96 шүлтүр ашиглаж receptive field буюу хүлээн авах талбарыг эрс нэгдүүлсэн түүний амжилтын нууц байлаа. Математик талаас нь авч үзвэл AlexNet нь Rayleigh идэвхжүүлэх хөнгөцийг анх удаа маш өргөн хүрээнд ашиглаж сургалтын хурдыг тан хөнгөцөөс 6 дахин хурдсгасан байдаг. Мөн dropout хэмээх техникийг fully connected давхаргууд дээр ашиглан overfitting буюу үедлийг цээжлэх асуудлаас сэргийлж чадсан юм. Энэхүү архитектур нь зургийн орон зайн шин чанарыг маш сайн боловсруулж автомат шин чанар олж авах чадвартай гэдгээ батлан харуулсан билээ. Өнөөдөр convolution сүлжээ нь объект илүүлэх гэх мэт талбаруудад маш сайн ажиллаж байгаа. Одоо бүгдээрээ лекцийн 17 слайд руу шилжиж convolution мэдрэлийн сүлжээ CNN зөвхөн онол төдий зүйл биш, харин бодит ертөнцийг хэрхэн харж ангилж ойлгож байгааг харуулсан практик үр дүнгуудтэй танилццгаая. 2012 оны AlexNet-ийн амжилтаас хойш энэхүү төлөвлөгөө бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Слайдын зүүн талд байгаа classification буюу зураг ангилын эсхийг анхааралтай хараарай. Энд AlexNet загвар Imagenet-ийн маш хүнд хэцүү зургуудыг хэрхэн таньж байгааг харуулсан байна. Зураг бүрийн доор байгаа өнгөц зурааснууд нь сүлжээний итгэлийн төвшин confidence score юм. Слайдын баруун талд байгаа retrieval буюу зураг хаягтын хэсэгт бид CNN-ийн өөр нэг хүчлэгийн талыг харж байна. Энд сүлжээ зөвхөн зураг таниад зогсохгүй тухайн зургийн утга санааг ойлгож байгааг харж болно. Хамгийн зүүн талын баганд байгаа хайт хийж буй зургууд цэцэг, зан усан онгоц болон тэтгэвртэй ижил төстэй гэж сүлжээний олж ирсэн. Бусад зургуудыг харьцуулаарай. Сүлжээ пикселийн өнгөөр биш, харин объектын хэлбэр дүрс бүтц буюу semantic meaning-ээр нь ижил төстэй зургуудыг бүлэглэж байна. Мөн слайдын баруун доод хэсэгт байгаа нохоонуудын зургийг харуул сүлжээ өөр үйлдвэрийн нохоо хүртэл маш нарийн ялгаж ижил төстэй үйлдвэрүүдийг нь хамтд нь харуулж байна. Энэ нь CNN-ийн автомат шин чанар олж авах чадвар automated feature extraction ямар өндөр төвшөнд хүрснийг илтгэж байгаа юм. Сүлжээ давхар бүртээ Temendi activation maps үсгэж объектын өргөн өндөр үн гэсэн Temendi бүтцийг нарийн хадарж байгаа учраас ийм мэрэгчлэлтэй үр дүн гарч байна. Мөн загваруудыг илүү гүнзгийрүүлснээр сигнэллэх хүртэл боломжтой. Сигнэллэх гэдэг нь энэ пиксел хүнд хамааруу модны пиксел үү гэдгийг тодорхойлно гэсэн үг юм. Convolution мэдрэлийн сүлжээний CNN бодит хэрэглээний илүү гүнзгий, илүү нарийн төвхтэй хэлбэрүүд болох object detection болон semantic segmentation-тай танилццгаая. Өмнөх слайдн дээр бид зургийг бүхэлднийг бол нохоо гэж ангилах тухай үзсэн бол энд бид сүлжээгээр зураг татах объектуудыг хаан байгааг нь заалгаж пиксел бүрийг нь ялгуулж сурах болно. Слайдын зүүн талд байгаа зургуудыг анхааралтай хараарай. Энэ бол 2015 онд Shawking, Ren, Kaiming хэ нарын боловсруулсан алдарт Faster RCN-ын архитектурын үр дүн юм. Зураг дээрх хүн, морь, нохоо, машин, автобус зэрэг объектуудыг тааруулна. Дөрвөлжин хүрээр bounding boxes татаж дээр нь пайрсан. Тэгцэг 9-2 гэх мэтээр тухайн объектыг хэр зэрэг тэртээ таньж байгааг харуулсан байна. RCN-ийн автомат шин чанар олж авах чадвар нь эдгээр олон үр төрлийн объектуудыг нэгэн зэрэг өөр байлт байхад нь орон зайн бүтцийг нь алдалгүй илрүүлэх боломжийг олгодог. Слайдын баруун талд байгаа өнгөт зураглал бол semantic segmentation. Энд Clement Farabeg нарын 2012 онд гаргасан аргачлалыг харуулсан бөгөөд сүлжээ зургийн пиксел бүрийг ангилж байна. Замыг саарлууд, хүнсийг улаан, өнгө зэргээр тусад нь ялгасан байна. Энэ нь зүгээр нэг хүрээ татах биш. Харин объектын хэлбэр дүрсийг пикселийн нарийчлалтаагаар ойлгох үйл явц юм. Сүлжээг үнзэрэх тусам хүлээн авах талбар receptive field томорт нэм том хэмжээний дүр зураглалыг бүхэлд нь ойлгож сегментлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Faster RCN-ийн хамгийн том ололт нь Region Proposal Network RPN хэмээх давхрыг оруулж ирсэн явдал юм. Энэ объектыг хаан байж болохыг CNN өөрөө сурч тодорхойлдог болсон нь тооцооллын хурдыг асар ихээр нэмэгдүүлсэн. Тэрийг ашиглан өөрийгөө жолоодог машин гэх мэт талбарт ашиглаж байна. Слайдын зүүн талд байгаа зургийг
Анхааралтай хараарай. Бидний өмнөх слайдер үзсэн объект илрүүлэлтэд агшныг бодит хугацаанд ажиллаж байна. Машин замаар явж байхдаа урд байгаа саадыг car машин замын хажууд байгаа хүмүүсийг pedestrians явган зорчигч гэж шар хүрээ татаад таньж байгааг харж болно. CNN-ийн автомат шин чанар илрүүлэх чадвар нь энэхүү нарийн төгтөө үйлдэлийг гүйцэтгэх үндсэс суурь болдог. Гэхдээ өөрийгөө жолоодох машинд алдаа гаргах их байхгүй тул систем маш өндөр нарийжилттай, маш хурдан ажиллах шаардлагатай байдаг. Босод хэрэглээд үрдүүл царай тамхи систем байна. Энэ хүн хэн болох магадлалыг олж авч чадна гэсэн үг юм. Мөн бас дүрс бичлэгийг ашиглаж болно. Орон зай болон цаг хугацааны сүлжээ ашиглан дүрс бичлэгийг ангилах боломжтой. Үүний мөр гар тохоо гэх мэт тойл таних боломжтой. Өчүүсэн сургалт ашиглан толгоон товлох боломжтой. Эрүүл мэндийн салбарт өвчин онцлох, пластикийн хэлбэр таамаглах, замын тэмдэглэгийг таних гэх мэт ашиглах боломжтой. Тортишин таних, удамж таних гэх мэт сансраас авсан зураг таамаглал гаргаж чадна. Мөн зураг тайлбар өгч чаддаг. Энэхүү жижиг олдны тохиолдолд загвар яагаад бөмбөг барьж байгаа товлогчийг бөмбөг шидэж байна гэж андуурсан бэ гэдэг нь CNN архитектурын суралцах зарчимтай шууд холбоотой юм. Convolutional Neural Network нь filters буюу шүүлтүүрүүд ашиглан зургийн ирмэг хэлбэр дүрс объектуудыг автоматар илрүүлж сурдаг билээ. Энэхүү жишээн дээр сүлжээ нь хүн бейсболын дөрөнд хувцас бөмбөг гэсэн үндсэн шин чанаруудыг маш зөв ихүүлсэн байна. Учир нь сүлжээний үндх нейронуудын хүлээн авах талбар томорсноор тухайн зургийг бүхэлд нь харж бейсболын тэмцээний контекстыг бүр ойлгосон хэрэг юм. Тийч яагаад үйлдэл дээр алдаа гаргаж байна үгүй бөмбөг шидэх болон бөмбөг барих үеийн хүний биеийн орон зай бүтцийн хоорондоо маш төстэй байдаг тул шалтгаалсан. Мэдрэлийн сүлжээ нь зургийн олон үр хувилбарт суралцдаг боловч хөдөлгөөний маш нарийн ялгааг ганцхан статик зураг дээрээс ялгахад хүндрэлтэй байдаг. Бөмбөг шидэх болон бөмбөг барих үйлдэлийн аль алинд нь хүн болон бөмбөг гэсэн объектууд маш ойрхон байралтай байдаг тул сүлжээний үүсгэсэн activation maps нь эдгээр хоёр ангилалд хоёуланд нь өндөр утга өгөх магадaltaй. Түүнчлэн сүлжээний төгсгөл байрлах fully connected давхарх нь өмнөх бүх идэвхжүүлэлтүүдийг нэгтгэн шийдвэр гаргахдаа тухайн давтааны динамик чиглэлийг биш харин ерөнхий төр төрхийг илүүд үздэг. Ийм загвар үндсэн объектуудаа зөв таньсан боловч тэдгээрийн хоорондын маш нарийн харилцан хамаарлыг буруу тайлбарсан нь уг алдааг огт хамааралгүй объекттай андуурснаас илүү минор errors ангилалд оруулж байгаа хэрэг юм. Энэ нь DeepNet загварууд зургийн ерөнхий агуулгыг сайн барьж авч явж контекстийн өсгөн деталуудын дээр нарийчлал тотож болохыг харуулж байна. Шин зураг зурулж мөн хоёр зургийг холих буюу зураачийн зураг хараг барилаар хөссөн зургаа өөрчлөх гэх мэт даалгавруудыг бас биелүүлж чадна. Өнөөдрийн ол хэсэгт оръё. Бид бүрэн холбогдсон сүлжээг мэднэ. 42 хэрцэх 3 зургийг сонгож 10 гаралттай буюу 13072 жингээр үржүүлдэг. Үүний дараа идэвхжийллийн давхаргаар оруулдаг 32 хэмжээс зургийг дахин 3-аар үржүүлдэг нь бидний өдөр тутам ашигладаг дижитал зургууд улаан ногоон цэнхэр RGB гэсэн 3 үндсэн өнгөний сугаас бүрдэлтэй шууд холбоотой юм. Энэхүү давхад гаралтын нэг тоо буюу 1 нейрон бүрэн W матрицийн нэг мөр улаан оролтын векторын хоорондох dot product юм. Манай зэгцийн тэмдэглэлд дурдсанаар энэ давхард бүх нейронууд өмнөх давхарын бүх нейронтой бүрэн холбогддог онцлогтой. Энэ нейрон бүр зургийн зөвхөн тодорхой нэг жижиг хэсгийг биш харин зургийг бүхэлд нь буюу global view байдлаар харж эцсийн ангиллын шийдвэр гаргахад оролцдог гэсэн үг юм. Тэгшүүний нэг маш том дутагдaltaй тал нь параметрийн тоо асар их болдог дошин. Слайд дээрх жишээг харуул 32 харьцах нь 3 хэмжээтэй зургийг 3072 хэмжээст вектор болгон сонгож ердөө 10 хэмжээлт хуваахад 10-ыг үржих нь 3072 буюу нийт 30720 ширхэг weights буюу жин шаардлагатай болж байна. Хэрэв бид илүү том хэмжээтэй зураг болон илүү олон амжилттай ажиллавал энэ тоо хэдэн саяар хэмжигдэх боломжтой бөгөөд энэ нь тооцооллын үйцийг асар ихээр шаардах сул талтай EMS Convolutional Neural Network-ийн архитектурт бид Parade хуваалцах зарчмыг ашиглан энэхүү асуудлыг шийдвэрлэдэг болохыг өмнөх хэсгүүдэд үзсэн билээ. Convolution layer ялгаан зургийг сонгохгүйгээр тооцоолдог. Тэгээд 5 харьцах 3 гэсэн шүүлтүүр эжен болгон ашиглан
Шүүлтүүрийн гүн нь оролтын өгцийн гүнтэй өргөж ижив байх ёстой. Хэрэг оролт маань 3 суугтай бол шүүлтүүр маань ч бас заавал 3 суугтай. Гүн нь 3 байж тухайн нэг байлдах бүх өнгөний мэдээллийг нэгэн зэрэг боловсруулж чадна. Шүүлтүүр зургийн дэгийг гусгах буюу комбол хийхдээ тухайн тав харьцах нь 3 хэмжээтэй хэсэг бүр дээр dot product гүйцэтгэж үр дүнд нь ганцхан тав гаргаж авдаг бөгөөд энэ нь activation map-ийн нэг цэг болдог юм. Dot product буюу цэгэн үржих хийх үйл явцыг дэлгэрэнгүй авч үзвэл шүүлтүүр нь өөрөөс орж болох weights буюу жингүүдээс бүрдсэн блок бөгөөд зургийн тодорхой нэг хэсэг буюу chunk дээр байлгах үедээ тэрхүү тав харьцах нь 3 хэмжээтэй хэсэгдэх pixel values буюу пикселийн ордуудыг шүүлтүүрийн харуулцах жингүүдээр тус бүрийг нөрчүүлдэг. Слайд дээр дурдсанчлан шүүлтүүр нь тав харьцах нь 3 хэмжээтэй тул нийт 5-ыг үржих нь 5 үржих нь 3 буюу 75 ширхэг тав хооронд нь үржүүлж байгаа хэрэг юм. Энэхүү 75 ширхэг үржүүрийн үр дүнг бүгдийг нь хооронд нь нэмээд дээр нэг вяз буюу хазаалтын утгыг нэмснээр ердөө ганцхан скалаар тоо буюу нэг намбар гарч ирдэг. Слайдын түг хэсэгт байгаа 3 дахь цэнхэр дугуйд дүрсэн яг энэ байрлалаас гарч ирсэн ганц тоо буюу төвчүүлэлтийн утга юм. Слайдын доод хэсэгт байгаа W векторын транспортыг эцэг вектортой үржүүлж дээр нь B утгыг нэг томьёог анхааруул эцэг шүүлтүүрийн дор байгаа зургийн 75 хинст pixel values vector харин W transpose нь шүүлтүүрийн 75 хэмжээст weights буюу жижиг вектор юм. Түүнчлэн B утга нь тухайн шүүлтүүрт харгалзах ганцхан том parameter буюу bias утга болно. Энэхүү шорон үйлдэл нь бидний өмнө үтсэн linear classifier-тай ижил бүтцтэй боловч CNND энэ зургийн бүх хэсэгт local байдлаар буюу орон зайн тодорхой хэсэгт хэрэгждгээр онцлогтой бөгөөд activation map бүхэлдээ ийм олон тооны dot product үйлдэхийн үр дүнгээс бүрддэг билээ. Энд шүүлтүүрг улсах бүрт параметр шарын зарчим хэрэгжиж параметрийн тоог хэмнэхийн зэрэгцээ орон зайн шин чанарыг алдалгүй болж авах боломжийг бүрдүүлдэг байна. Convolution үйлдэхийн процесс алхам буюу stride хэрхэн яв гэдэг болон үүний үр дүнд activation map хэрхэн үүсдэг талаар үзье. Шүүлтүүрийн эхлэл байрлал нь зургийн хамгийн зүүн дэд болон буюу тик координат дээр байрлалд. Эндээс эхлэн шүүлтүүр баруун тийш алхаж эхэлнэ. Алхам нь шүүлтүүр нэг удаадаа хэдэн пикселээр баруун тийш шилжих вэ гэсэн үг юм. Шилжилт бүр дээр бид dot product хийж нэг тоо гаргаж аавна. Хэрэв бид S тэнцүү 2 гэж тохируулбал шүүлтүүр 2 пикселээр өсрөх бөгөөд үр дүнд нь аралтын хэмжээ жижигэрдэг. Мөр бодож дууссаны дараа алхамын хэмжээрийг дараагийн мөр рүү шилжиж цааш үргэлжлэнэ. Түүний дараа идэвхжүүлэх давхраг аавн даралт дараах байдалтай байна. Үүний дараа дараагийн шүүлтүүр идэхдээ ижил байдлаар давтна. Ингээд ижих хэмжээтэй 6 шүүлтүүр авбал гаралт нь 628 болон bias мөн адил 6 ширхэг байна. Багц буюу batch олон зургийг багцлан давхраг руу оруулбал хэмжээс нь багц гэсэн нэг утгаар нэмэгдэн гэсэн үг. Ингээд эдгээрийг томьёолох зорилгоор үсгээр төлөвлүүлэн бичвэл дараах байдалтай болно. Бид зургийг ганцхан удаа боловсруулад орхох биш, харин олон давхар шүүлтүүрээ шат дараатай дамжуулж улан нарийн мэдээллийг шүүж авдаг. Түг хэсэгт байгаа сом болон түүний доох цэнхэр бичвэрийг хасаая. Энд 6 ширхэг 5 харьцах 3 хэмжээтэй шүүлтүүр ашиглаж байна. K буюу шүүлтүүрийн тоон бид тухайн зурагнаас хэдэн өөр төрлийн шин чанар ирмэг өнцөг хайж байгааг илэрхийлдэг. Шүүлтүүрийн гүн нь оролтын гүнтэй энэ тохиолдолд 3 үргэлж жижиг байх ёстойг үзсэн. Дараагийн давхрын оролт нь өмнөх давхрын гаралт байна. Өөрөөр хэлбэл өмнөх давхрын идэвхжил байна. Дараагийн давхрын шүүлтүүрийн чанар буюу сувг нь өмнөх давхрын сувгтай ижиж байна. Энэ мэт дараагийн давхрыг байлуулна. Идэвхжилийн функцээр value шаргалсан ба хурдан болон үр дүнтэй байдаг. Шормон амлигчийн хувьд машин эсвэл нахаа гэх мэт англи бол бүрт ганцхан жиний матриц буюу template сурдаг. Машины template нь бүх төрлийн машиныг урдаас нь хажуунаас нь харсан улаан хөхөнгөтэй гэх мэт нэгтгэсэн маш бүдэг бадаг домжлогдсон дүрс шиг харагдаж байна. Энэ нь практик дээр маш том сул тал болдог. Учир нь бодит объект маш олон өөр хэлбэр өнцөгтэй байдаг бөгөөд тэдгээрийг ганцхан дундаж зурагт багтаах боломжгүй юм. Слайдын баруун талд харагдаж байгаа шангашаа хэмжээтэй жижиг зургуудын багц бол угтаа MLP-ийн далд давхрын хідэн лаяр нейронуудын сурсан жингийн хотууд юм.
Хэрвээ шормоо ангилчдад машин нохоо гэх мэт ердөө 10 хаан темплейт байсан бол энд бид 100 ширхэг 70 ашигласнаар 100 өөрөөр темплейт T болж байна. Тэгчинд нэг том асуудал бий. Парагитийн тоо FC давхрын парагийн тоо маш их байдаг. Input size output size to lighter template бүр 3072 ширхэг жингээс бүрдэж байна. 2 хорон зай мэдрэмжгүй адил эдгээр темплейтүүд нь глобал шин чанартай. Өөрөөр хэлбэл хэрэг машин зураг дээр ердөө 2 хам пиксел хажууд тийш шилжүүл эдгээр хатуу темплейтүүд машиныг танихаа болно. Өмнөх слайдуудад бид шавмаа ангилагч болон MLP-ийн темплейтүүд ямар нүсэр замбраагүй байдгийг харсан бол одоо CNN-ийн анхны давхар яг юу хардаг болохыг харж байна. Энд 2012 онд ImageNet-ийн төрүүлсэн AlexNet загварын хамгийн ихний convolution давхаргын сурсан 64 ширхэг шүл төрийг харууллаа. Эдгээр шүл төр бүр нь 11 харьцах нь 3 буюу өргөн өндөр болон RGB сог бүхий хэмжээтэй бөгөөд зургийг маш жижиг хэсгийг шинждэг онцлогтой. Хэрвээ та эдгээр жижиг дөрвөлжин зургуудыг анхааралтай ажиглавал хоёр үндсэн зүйлийг олж харна. Нэгдүгээрт oriented edges буюу чихсэн ирмүүд байгаа бөгөөд зарим шүл төрүүд нь зөвхөн 45 градусын налуу зураас зарим нь босоо эсвэл хихтэй ирмэлүүдийг илрүүлэхээр итгэсэн байна. Энэ нь зургийн ерөнхий бүтцийг зурх анхан шатны багж болж өгдөг. Хоёрдугаарт color blobs буюу өнгөний толбоо болон эсрэг тесрэг байдлыг харж болно. Зарим шүүлтэрүүд нь тодорхой нэг өнгийг жишээ нь ногоон эсвэл цэнхэр өнгөрийг эсвэл өнгөний огцон шилжилтийг тамхи даалгавартай байдаг. CNN-ийн хамгийн том давуу тал бол эдгээр features буюу шин чанаруудыг хүнээр заалгахгүйгээр автоматар сурдагт оршин. Бид системд ирмэг хаа гэж зааварлаагүй. Харин зургийг зөв ангиллахын тулд сүлжээ өөрөө эдгээр нь хамгийн чухал суурь мэдээлэл болохыг ойлгон сурч авсан хэрэг юм. Слайдын дээд хэсэгт харагдаж буй жижиг өнгөт дүрэгжин дүрсүүд бол бидний сургажгүй фильтр буюу шүүлтөрүүд юм. Энэхүү жишээнд нийт 32 ширхэг тав харьцах нь 5 хэмжээтэй фильтр ашиглаж байгааг та бүхэн харж байна. Улаан болон цэнхэр сумаар заасны дагуу тухайн нэг фильтр оролтын зургийн дээгэг улгаж илдрасны үр дүнд харгалзах ганцхан ширхэг activation map буюу идэвхжүүлэлтэн зураглал үүсдэг бөгөөд энэ нь тухайн шүүлтүүрийн олж илүүлсэн шин чанаруудын орон зай тарталтыг харуулдаг юм. Слайдын зүүн талд байгаа саарламгтай activation map-суудыг ажиглавал шүүлтүүр түр зургийн өөр хэсэгт өөрөөр идэвхжиж байгааг харж болно. Жишээлбэл улаан хайрцгаар тэмдэглэсэн activation map нь машины дугуйны дээд хэсэгт илүү тод итгэсэн байгаа тухайн шүүлтүр маань тодорхой нэг үнцэг бүхий ирмэг илүүлэх даалгавартай болохыг илтгэж байна. Эндэж олон тооны фильтр зэрэг илжсанаар зургийн орон зайн шин чанарыг автомат шин чанар олж авах аргаар маш үр дүнтэй боловсруулж чаддаг бөгөөд энэ нь CNN архитектурын хамгийн том давуу тал билээ. Convolutional Neural Network-ийн архитектурын бүтэц болон давхаргуудын дараалал хэрхэн эргэлзэлтгийг бодит жишээ дээр нарийгчлан авч үзэцгээе. Слайд дээр бид хар өнгийн Mazda машины зургийг оролт болгон өгч байгаа бөгөөд дээд хэсэгт харагдаж буй Conv Relu Pool гэсэн дараал нь энэхүү сүлжээний стандарт блок болдог. Слайд дээрх босоо багнуудыг анзааруул давхарг бүрийн гаргаж буй activation maps буюу идэвхжүүлэлтийн зураглууд харагдаж байна. Эхний давхрагуудад зургийн ирмэгүүд маш тод хэлбэр дүрс нь ойлгомжтой харагдаж байгаа нь анхан шатны шүүлтүүрүүд зөвхөн ирмэг зураас гих мэт локал шин чанаруудыг барьж авч байгааг илтгэн. Харин сүлжээний гүн рүү орох тусам эдгээр зураглууд олон бүдэг хийсвэр буюу абстракт болж байгааг харж болох бөгөөд энэ нь сүлжээ зөвхөн ирмэг харахаа болж дугуй цонх дээвэр гих мэт илүү нарийн төвхтэй хэсгүүдийг таньж эхэлсний баталгаа юм. Нейронуудын хүлээн авах талбар буюу receptive field нь гүнзгийх тусам томорт нь энэхүү илүү том объектыг нэгтгэн харах боломжийг олгодог. Комбол орон зай хэмжээг илүү дэлгэрэнгүй авч үзье. Энэ слайд бол конволюцийн үйлдлийн математик болон механик ажиллагааг нарийн түвшинд олохын тулд бидний үзэж буй орон зай хэмжээг нарийн харах хэсгийг хэлэх юм. Энэхүү слайд дээр бид 7 харьцах 7 хэмжээтэй оролтын өгөгдөл болон түүний зүүн дээд буланд байрлах 3 харьцах 3 хэмжээтэй шүүлтүүрийг харж байна. Энэхүү Conv давхарга нь зургийн орон зайн бүтцийг spatial structure хадгалж үлдэх гол үүрэгтэй байдаг. Энд байгаа 3 харьцах 3 хэмжээтэй шүүлтүүрэн зургийн маш жижиг хэсгийг хамарч байгааг та бүхэн харж байна.
жижиг шүлтүүр илүү гүн сүлжээ рүү шилжиж байгаа гэсэн чиг хандлага яг эндээс хэлэлдэг. Энэхүү жижиг шүлтүүр нь зургийн локал хэсэг дэх пикселүүдийн хамаарлыг барьж авах даалгавартай юм. Энэхүү слайдн дээр шүлтүүр маань яг 1 пиксел баруун тийш шилжсэн байгааг та бүхэн анхааралтай ажиллаарай. Энэхүү нэг удаагийн шилжилтийн хэмжээг бид хиймэл мэдрэлийн сүлжээний хэллэгээр stride буюу S-оток гэж нэрлэдэг билээ. Энэхүү жишээ слайд дээр stride утга нь нэгтэй тэнцүү байна. Шүүлтүүрийн хүү шилжих бүртээ тухайн 3 харьцах нь 3 хэмжээтэй хэсэгт байгаа пикселүүд болон шүүлтүүрийн жинжийн холбоод хооронд dot product үйлдэл хийж үржүүлснээр нэг ширхэг томотог гаргаж авдаг бөгөөд энэ нь activation map-ийн нэг цэг болдог. Convolution давхарт шүүлтүүрийн хэмжээ буюу S утга нь гаралтын хэмжээг тодорхойлдог хамгийн чухал хиперпараметр үт юм. Бидний үзэж буй энэхүү жишээнд оролтын хэмжээ буюу W нэг утга нь 7-тай тэнцүү, шүүлтүүрийн хэмжээ буюу F утга нь 3-тай тэнцүү байна. Хэрвээ бид алхааг буюу S утгыг нэгтэй тэнцүү гэж үзвэл шүүлтүүр хэрэгтэй шилэлт нийт 5 удаа байрлаж чадна. Үүний үр дүнд 5 харьцах 5 гаралт гарна. Алхам нь 2-тай тэнцүү байх тохиолдолд шүүлтүүр баруун тийш шилжихдээ 1 пикселийг алгасаад шууд 2 дахь пиксел рүү өсөрч байрсан гэсэн үг. Үр дүнд 3 харьцах 3 гаралт гарна. Энэ удаад шүүлтүүр 3 алхамтай гэж үзье. Жишээнэхүү алхам тохирохгүй. Шүүлтүүр зургийн дэгийг усахдаа оролтын талбарын хязгаараас давж гараад байна. Хэрвээ бид ихний тэмсэн хэсгийг аваад 3 пиксел өсрүүл дараагийн байр дээр очих боловч дахин 3 пиксел өсрөх үед шүүлтүүр маань жижиг скал хэмжээтэй оролтынхаа захинаас илүү гараад байхгүй пикселүүд дээр конволюц хийх гээд байна гэсэн үг. Хиймэл мэдрэлийн сүлжээний хувьд гартын пикселийн тоо заавал бүхэл тоо байх ёстой. Бид 233 ширхэг пиксел үүсгэх боломжгүй учраас ийм тохиргоог практик дээр ашиглаж болдоггүй. Энэ нь тийш бас үр дүнд хүргэн буюу юм сорохгүй. Орчин үеийн судалгаанаас жишээ нь хиймэл дагуулын зураг ашиглан байгууламж илгүүлэх системийг авч үзье. Маш өндөр нарийгчтай хиймэл дагуулын зураг дээр жижиг машиныг илгүүлэхийн тулд шүүлтүүрийн алхаа маш бага байх шаардлагатай байдаг. Хэрвээ бид алхааг томруулжвал жишээ нь 3 эсвэл 5 шүүлтүүрэн зарим чухал пикселүүдийг алгасаж харснаар зургийн нарийн деталийг таних боломжгүй болно. Судалгаагаар нэг алхааны мэдээлэл хадгалтанд хамгийн сайн боловч тооцоолын зардал ихтэй байдаг бол алхааг хэсэг нь сүлжээний хордыг нэмэгдүүлдэгч нарийгчлалыг тодорхой хэмжээнд бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Бид өмнөх слайдуудад конволюц хийх бүрт гаралтын хэмжээ багасж зургийн захын мэдээллүүд гээгдэж байгааг харсан. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийддгийг энд үзүүлж байна. Тэгэр хүрээлэх буюу zero padding P гэх хязгаартыг харж байна. Зургийн төв хэсэгт байгаа чилжүүлэх ёстой хэмжээтэй цагаан нүднүүд бол бидний бодит өгдөл юм. Харин түүний гадуур хүрээсэн саарл нүднүүд дотор тэг гэсэн одог байгааг та бүхэн харж байна. Энэ нь бид зургийнхаа хийх хязгаарыг зохиомлоор 1 пиксел зузаантай тэг утгатай давхаргаар хүрээлж байна гэсэн үг юм. Чин тэг гэдэг отог конволюцийн үйлдэл буюу dot product хийх үед ямар нэгэн шуугийн үгээр зөвхөн шүүлтүүрийг зургийн захын пикселүүд дээр төвлөрч ажиллах боломжийг олгодог. Слайд дээрх жишээгээр гаралтын хэмжээг тооцоолох бүрэн томьёог хамтдаа бодож үзье. Бидэнд оролтын хэмжээ буюу N утга нь 7-тай тэнцүү, шүүлтүүрийн хэмжээ буюу F утга нь 3-тай тэнцүү. Харин P буюу padding утга нь 1 буюу зургийг 1 пиксел зузаантай хүрээсэн үйлдэлж байна. Мөн S буюу stride буюу алхааг нэгтэй тэнцүү гэж авъя. Слайд дээрх томьёоны дагуу гаралтын хэмжээг тооцоолохдоо N утга дээр хоёрыг үржих нь P утгыг нэмээд түүнээсээ F утгыг хасаж гарсан нийт дүнг нь S утгад хуваан эцэст нь нэгийг нэмж гаргадаг билээ. Бодит тонуудаа орлуулж үзвэл 7 дээр 2-ыг үржих нь 1 буюу 2-ыг нэмэхэд 9 болох бөгөөд үүнээсээ шүүлтүүрийн хэмжээ болох 3-ыг хасахад 6 гарна. 6-аг нэгт хуваахад 6 хിവэр үлдэх бөгөөд дээр нэгийг нэмэхэд эцсийн хариу нь яг 7 гарч байгаа юм. Ингэснээр 7 харьцах нь 7 хэмжээтэй байсан оролт маань convolution үлдэхийн дараач 7 харьцах нь 7 хэмжээтэй хിവэр үлдэж байна. Practice if утгыг 3S утгыг 1P утгыг нэгтэй тэнцүү байхаар сонгодог мэдлэг тохиргоо нь яг үүнийг хэлж байгаа бөгөөд энэ нь оролтын орон зай хэмжээ гаралтан дээр хിവэр хадгалах буюу сам padding хийхэд тусалдаг маш чухал шийдэл юм. Энэхүү тохиргоо нь сүлжээг мэдээлэл алдалгүйгээр илүү гүнзгийрүүлэх боломжийн инженерүүдэд олгодог билээ.
Энэхүү тохиргоог ашигласнаар бидэгтэй олон конволюцийн давхарга дамжсан ч зургийнхаа орон зай хэмжээг гэрчлэхүүгээ хадгалж чадна. Судалгаагаар padding-ийг зөв ашиглах нь зургийн захын мэдээллийг алдалгүй хадгалах замаар сегментчлэлийн нарийчлалыг 15-20% яриар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байдаг. Padding ашиглахгүй бол зургийн хэмжээ хит хурдан багасж бид олон давхар ашиглаж чадахгүй төрнө. Орон зайн бүтцийг хадгалах нь CNN-ийн нэг гол давуу тал бөгөөд zero padding нь үүний техникийн хувьд хэрэгжүүлдэг гол механизм юм. 32 харьцах 32 оролтон 5 харьцах 5 шүүлтүүртэй дахин конволюц хийх нь хэмжээг бууруулдаг. Энээр хит хурдан бууруулах нь сайн үр дүнд хүрэхгүй. Жишээ бодлогоодж үзье. Бидэнд өгсөн параметруудыг зээхцийн тэмдэглэгээтэйгээ жишээж харуул оролтын хэмжээ буюу W1 аш1 C отох нь 32 харьцах нь 32 харьцах нь 3 байна. Энэ нь бидний оролт шинтаарт өнгө зураг буюу RGB болохыг илтгэж байгаа бөгөөд convolutional neural network-ийн нэг гол давуу тал нь зургийн энэ 3 хэмжээст бүтцийг хэвээр нь хадгалж боловсруулдаг доршин. Шүүлтүүрийн хэмжээ буюу EF отох нь 5 харьцах нь 5 шүүлтүүрийн тоо буюу K отох нь 10 алхаа буюу stride 1 харин padding буюу P отох нь 2 байна. Бидний зорилго бол энэхүү конволюцийн үйлдэхийн дараа гаралтын хэмжээг тооцоолох явдал юм. Манай зэхцийн тэмдэглэл зааснаар гаралтын хэмжээг тооцоолохдоо W1 отог дээр 2-ыг үржих нь P отгийг нэмээд түүнээсээ F отгийг хасаж гарсан дөнгө нь S отоход хуваа эцэст нь 1-ийг нэмж гаргадаг. Бодит тоонуудаа орлуулж үзвэл 32 дээр 2-ыг үржих нь 2 буюу 4-ийг нэмэхэд 36 болох бөгөөд үүнээс 5-ыг хасахад 31 гарна. 31-ийг нэг тооход 31 хിവэр үлдэх бөгөөд дээр нь 1-ийг нэмэхэд нийт 32 гэсэн хариу гарч байна. Иймээс гаралтын өргөн болон өндөр нь 32 хിവэр үлдэж байгаа бөгөөд энэ нь оролтын орон зай хэмжээ гаралт дээр хിവэр хадгалдаг сайн padding тохиргоотой яг таарч байгаа юм. Харин гаралтын гүн нь ашигласан шүүлтүүрийн тоотой буюу K отогтой тэнцүү байдаг тул эцсийн үр дүн нь 32 харьцах нь 10 гэсэн хэмжээтэй 3 хэмжээст блок буюу activation map өсөж байна. Энэхүү тооцоол нь convolutional neural network-ийн давхарга бүр дээрх үгсийн хэмжээг зөв тодорхойлоход min чухал билээ. Өмнөх слайдд бид гаралтын хэмжээг тооцоолж сурсан бол одоо энэ үйлдэлийг гүйцэтгэхэд шаардлагатай сурах параметруудын тоог хэрхэн гаргахыг үзэх гэж байна. Нэг шүүлтүүрийн жинг тооцоолж үзье. Шүүлтүүр бүр оролтын зургийн бүх гүн буюу CAC утгаар сонож илэрдэг тул 5 харьцах нь 5 хэмжээтэй шүүлтүүр нь 3 сувг бүхий зураг дээр 5-ыг үржих нь 5 үржих нь 3 буюу нийт 75 ширхэг weights буюу жинтэй байна. Шүүлтүүр бүр өөрийн гэсэн нэг bias буюу хазаалттай байдаг тул 75 дээр 1-ийг нэмээд нэг шүүлтүүрт 76 парет ногдож байгааг та бүхэн харж байна. Бидний даруун ширхэг ийм шүүлтүүр ашиглаж байгаа гэж үзвэл 76-ыг авмаар үржүүлж нийт 760 паритээр сурах шаардлагатай болно гэсэн үг юм. Энэхүү 760 гэсэн тоо бол fully connected буюу FC давхаргатай харьцуулах маш бага тоо юм. Хэрвээ бид 32 харьцах нь 3 буюу нийт 3072 пиксел бүхий оролтыг fully connected давхаргаар 10-ны ром руу шууд холбосон бол бидэнд 3072-ыг агуунаар үржүүлж нийт 30720 парагэд хэрэгтэй болох байна. Харин convolutional neural network ашигласнаар бид паритуудын тоог бараг 40 дахин басгаж чадж байна. Энэ нь параметр sharing буюу нэг шүүлтүүр зургийн бүх байрлал дээр ижил жингээр хэлцүүлдэг зарчимтай шууд холбоотой юм. Эндэж паритын тоог эрс цөлснөөр бид тооцооллын зардлыг хэмнэж сүлжээг илүү гүнзгийрүүлж илүү нарийн төвхтэй шин чанаруудыг сурах боломжийг олгодог билээ. Энэхүү үр ашигтай байдал нь convolutional neural network архитектурыг орчин үеийн deep learning-ийн хамгийн хүчийг хэрэгсэл болгож байгаа гол хүчин зүйл юм. Үлэн авах талбар receptive field гэжээг юу болох? Энэ нь бидний сүлжээнд ямар үр гүйцэтгэдэг талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Слайдын төв хэсэгт байгаа зураглыг харуул оролтоос input гаралт руу output чиглэсэн нэгэн конус эсвэл трапез хэлбэртэй бүтцийг харж болно. Энэ нь конволюцийн үйлдэхийн орон зай холболтыг илэрхийлж байгаа юм. Слайдын текстэд дурдсанаар kernel-ийн шүүлтүүрийн хэдэ K-тэй конволюцийн хувьд гаралтын элемент бүр оролтонд K харьцах K хүлээн авах талбараас хамаарна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гаралтын давхар ердөө ганцхан пиксел нь өмнөх давхарынхаа бүх пикселийг биш харин зөвхөн шүүлтүүрийн хэмжээтэй тэрхүү жижиг хэсгийг харж байгаа юм. Энэхүү локал холболт нь C8-ыг fully connected сүлжээнээс ялгаж Pareto-ийн тог эрс даасгах боломжийг олгодог. Слайд дээрх зураглыг ажиглавал зүүн талын input-ээс баруун талын output хүртэлх шатлсан трапез хэлбэрүүдийг харж байгаа бөгөөд энэ нь convolution үлдэхийн орон зай холбоосыг илэрхийлж байгаа юм. Эхний давхрын нэг нейрон оролтын зургийн өртөө K харьцах нь K хэсгийг л харж байгаа бол хоёр дахь давхрын нейрон өмнөх давхрынхаа K харьцах нь K нейроныг харж байна. Тэр өмнөх давхрын нейрон бүр нь өөрийн гэсэн receptive field-тэй байсан учраас сүлжээний төгсгөлд байгаа ганцхан нейрон ухтай оролтын зургийн маш том хэсгийн мэдээллийг өөртөө нэгтгэж байна гэсэн үг юм. Энэхүү receptive field гүнзгийх тусам томортой шин чанар нь сүлжээнд объектыг илүү глобал төвшөнд буюу бүхэл бүтэн дүрсээр нь харж эхлэх боломжийг олгодог билээ. Слайдн дээр маш чухал томьёо байгаа бөгөөд нийт хүлээн авах талбай хэмжээг тооцоолохдоо нэгдэр нэмхэн давхрын тоо буюу элийг үржих нь хаалтанд kernel size буюу K-гаас нэгийг хассан утга гэсэн логикийг ашигладаг. Дараалсан convolution бүр нь K-гаас нэгийг хасаатай тэнцүү пикселийг хүлээн авах талбай хэмжээнд нэмж өгдөг онцлогтой. Жишээ нь бид 3 харьцах нь 3 буюу K отго нь 3-тай тэнцүү шүүлтүүртэй 10 давхар бүхий сүлжээ ашиглавал оролтын зураг дээрх receptive field маань нэгдээ нэмэх нь арыг үржих нь хаалтанд 3-аас нэгийг хасах нь буюу нийт 21 пиксел болж тооморно. Энэхүү математик логик нь яагаад бид заавал DeepNet ашиглах ёстой баталж байгаа бөгөөд хэрв сүлжээ хэдэрхийн гүйхэн байвал гаралтын нейрон зургийн зөвхөн нэг жижиг хэсгийг харж тэр хэсэгтэй объект нь авах юу? Эсвэл мөөрөө гэдгийг ерөнхий дүр төрхөөр нь дүгнэж чадахгүй болоход хүрдэг. Бид receptive field-ийг авч үзэхдээ хоёр өөр өнцгөөс харах хэрэгтэй бөгөөд нэгдүгürt өмнөх давхар дах хүлээн авах талбар нь тухайн нейроны шууд харах орчин болдгийг. Хэрв бид K хэмжээтэй шүүлтүүр ашиглаж байгаа бол гаралтын давхаргийн нэг нейрон өмнөх давхрынхаа яг K харьцах нь K хэмжээтэй хэсгээс мэдээлэл авдаг бөгөөд энэ талбарын хэмжээ нь өргөж таны сонгосон шүүлтүүрийн хэмжээ буюу F утгатай тэнцүү байна. Энэ төвшөнд нейрон зургийн маш жижиг деталийг тохиолбол ирмэнг эсвэл өгний шилжилтийг илрүүлэхэд төвлөрдөг. Хоёрдугаарт оролтонд хамаарах receptive field гэж авах бөгөөд энэ нь сүлжээний гүн рүү орох тусам нейроны алсын хараа хэрхэн тэлж байгааг харуулдаг асуулт юм. Бодисыг харуул давхаргууд нэмэгдэх тусам оролтын зураг дээр хамаарах талбай томорч байгаа нь зургийн орон зайн шин чанарыг автомат шин чанар олж авах аргаар боловсруулж илүү хийсвэр төлөвлөлийг бий болгоход нэн чухал үүрэгтэй билээ. Receptive field буюу хүлээн авах талбар нь сүлжээг үнзэрэх тусам томордог боловч энэхүү өрсөлт нь ердөө шормон байдлаар явагддаг онцлогтой. Тодорхойлбол K хэмжээтэй шүүлтүүр бүхий конволюцийн хувьд давхар бүр нь хүлээн авах талбай хэмжээнд ердөө K утгаас нэгийг хасантай тэнцүү хэмжээг нэмж өгдөг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрв бид маш том хэмжээтэй өндөр нягтралтай зураг дээр ажиллаж байгаа бол тухайн зургийн бүхэл бүтэн дүрсийг буюу глобал мэдээллийг нэгтгэн харахын тулд асар олон тооны давхрыг дараалуулан өргөх шаардлага тулгарна. Жишээ нь зургийн нэг захаас нөгөө зах хүртэлх машины ерөнхий хэлбэр эсвэл хүний нүүрний бүтцийг бүрэн мэдрэхийн тулд зөвхөн энгийн convolution давхаргуудыг ашиглах нь тооцооллын хувьд маш өндөр зардалтай бөгөөд үр ашиггүй байдаг. Слайд дээр дурдсанчлан том зургийн хувьд бидэнд бүхэл бүтэн дүрсийг харахын тулд гаралт бүртийн хөө олон давхар хэрэгтэй болж байгаа нь бидний дараагийн шатны инженерийн шийдэл рүү хөтлөж байгаа юм. Иймээс бид тооцооллыг хөнгөрчлөх орон зай мэдээллийг хураангуулах замаар хүлээн авах талбарыг илүү хурдтайгаар томруулахын тулд сүлжээний дотор даун самплинг хийх буюу орон зай хэмжээг бас харахыг ашигладаг билээ. Энэхүү слайд дээр бид stride буюу Sprite гаралтын хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг бодит жишээ дээр харж байна. Слайдын зүүн талд байгаа 7 харьцах нь 7 хэмжээтэй оролтын торлог болон түүний дээр байлах 3 харьцах нь 3 хэмжээтэй ногоон фильтрийг анхааралтай ажиллаарай. Бид өмнө шүүлтүүрийг 1 пикселээр алхуулж байсан бол энд stride отгыг 2-тай тэнцүү болгон нэмэгдүүлсэн байна. Энэ нь шүүлтүүр баруун тийш болон доошоо шилжихдээ 1 пикселийг алгасаж өсөрч байна гэсэн үг юм. Манай зэгцийн тэмдэглэлд дурдсан гаралтын хэмжээг тооцоолох томьёог энд ажилуулж үзье. Хариу нь яг 3 гарч байгаа юм. Ингэснээр оролтын хэмжээ эрс багасж баруун талд харагдаж буй 3 харьцах нь 3 хэмжээтэй гаралт үүсэж байна. Энэхүү strike parity ашиглах нь мэдээллийг хураангуулах буюу down sampling хийх нэг арга бөгөөд
сүлжээний тооцооллын ачааллыг басгахад чухал үр хэрэгтэй. Гэхдээ stride утгыг сонгохдоо гаралтын хэмжээ бүхэл тоо байхаар оновчтой тохируулах нь чухал бөгөөд хэрэв бид алхааг 3 болгол хариу нь 2/133 гэж гарч шүүлтүүр оролтын өвлийн хилээс доож гарах тул энэ нь практикт тохиромжгүй байдаг билээ. Слайдын зүүн талд бидний комбил давхаргыг тодорхойлоход шаардлагатай 4 гол хиперпараметрийг харж байна. Та бүхэн энэ слайдыг өөрийн лабораторийн ажилдаа чеклист болгон ашиглах хэрэгтэй. Нэгдүгээрт K буюу шүүлтүүрийн тоо байгаа бөгөөд энэ нь гаралтын activation map-ийн гүнийг буюу depth-ийг тодорхойлдог. Хоёрдугаарт if буюу шүүлтүүрийн хэмжээ байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн 3 харьцах нь 3 эсвэл 5 харьцах нь 5 гэсэн хэмжээтэй байдаг. Гуравдугаарт S буюу алхаа буюу stride бөгөөд энэ нь шүүлтүүр зургийн дээгүүг хэр хурдтай босхийг зааж өгдөг бол дөрөвдүгээрт P буюу zero padding нь зургийн хил хязгаар дээр тэгээр дүүргэлт хийж мэдээлэл алдагдахаас сэргийлдэг юм. Слайдын доод хэсэгт байгаа Pareto-ийн тоог тооцоолох томьёог анхаарна уу? Энэхүү оттой холбоотой EF-ийн квадратын үржих нь C буюу оролтын суугийн тоо, үржих нь K буюу шүүлтүүрийн тоо. Дээр нэмэх нь K гэсэн логикийг ашигладаг. Энэ бол CNN-ийг тооцооллын хувьд асар үр ашигтай болгодог хамгийн гол математик үндэслэл юм. Parameter sharing буюу Pareto хуваалцах зарчмын ачаар нэг шүүлтүүр зургийн бүх байрлал дээр ижил жингээр ярилцдаг тул бид асар бага параметр асар их мэдээллийг боловсруулж чаддаг. Дээрх томьёон дах нэмэх нь K гэсэн хэсэг нь шүүлтүүр бүрт харгалзах баяас буюу хазаалтын утгыг илэрхийлж байгааг анхаарах хэрэгтэй. Энэхүү бүтц нь зургийн орон зайн шин чанарыг автомат шин чанар болж авах аргаар хэрхэн үр дүнтэй боловсруулдгийн гол нууц юм. Слайдын зүүн талд байгаа оролтын блокийг хасгаая. Энэ нь 56 харьцах 64 хэмжээтэй байна. Энд 56 харьцах 56 зургийн орон зайн хэмжээ өндөр болон өргөн. Харин 64 нь тухайн зургийн суг буюу шүүлтүүрээр илүүсэн шин чанаруудын тоо тавьдаг юм. Бид энэхүү оролтноор 32 ширхэг 1 харьцах 1 хэмжээтэй шүүлтүүр ашиглахаар төлөвлөж байна. Weight-нууд ихэвчлэн 1 харьцах 1 хэмжээтэй шүүлтүүр зургийн дэгийг гусаад ямар ашигтай юм бэ? Энд чи ердөө л нэг пикселийг нэг тоогоор өрчүүлж байгаа хэрэг биш үү гэж асуудаг. Хариулт нь маш сонирхолтой бөгөөд 1 харьцах 1 composition шүүлтүүр нь зөвхөн 1 пикселийг биш харин тухайн пикселийн ард байгаа бүх 64 сугийг буюу depth-ийг нэгэн зэрэг хардагт түүний гол онцлог орсон. Слайдын төв хэсэгт тайлбарласанчлан шүүлтүүр бүр нь 1 харьцах 1 64 хэмжээтэй бөгөөд тухайн байрлал дахь 64 хэмжээст вектортой dot product үүсгдэг. Үр дүнд нь бид 56 харьцах 56 гэсэн орон зай хэмжээгийг хിവэр үлдээж харин суугийн тог 64-өөс 32 болгон бууруулж чадж байна. 1 харьцах 1 composition нь зургийн 3 хэмжээст бүтцийг хадгалахын зэрэгцээ parameter sharing зарчмаар илэрдэг. Энэ нь нэг ясандаа зургийн пиксел бүр дээр тус нь илэрдэг жижигхэн fully connected сүлжээ гэсэн үг юм. Бодит амьдрал дээр энэхүү нэг харьцах нь 1 хэмжээтэй шүүлтүүр нь та бидний гар утсан дээр нүүр царай тамхи систем эсвэл камерны аппликейшнууд маш бага эрчим хүч зарцуулж хурдан ажиллах боломжийг олгодог. Учир нь энэ нь мэдээллийг шахаж зөвхөн хамгийн чухал суугуудыг дараагийн давхарг руу дамжуулдаг шүүлтүүр болж өгдөг бөгөөд энэ нь deep learning-ийн загваруудыг илүү үр ашигтай болгох орчин үеийн чиг хандлагын нэг хэсэг билээ. Слайдын баруун талд байгаа зураг бол орчин үеийн deep learning-ийн хамгийн алдартай сан болох PyTorch-ийн баримт бичгийн хэсэг байна. Энд Torch-ийн combo хэмээх классыг тайлбарласан бөгөөд энэ нь 2 хэмжээст зураг дээр convolution үйлдэл хийх үндсэн хөнгөц юм. Convolutional layer-ийн тарих буюу нейрон төвшөндийн бүх процесс яг яаж харагдгийг маш нарийн детальчилж үзэцгээе. Энэ слайд бол бидний өмнөх хэсгүүдэд үзсэн 3 хэмжээст блокууд болон уламжилт мэдрэлийн сүлжээний нейрон хоёрыг холбож өгөх хамгийн чухал зангилаа хэсэг юм. Слайдын зүүн талд байгаа 32 харьцах нь 3 хэмжээтэй оролтын зургийг харна. Бид үүн дээр 5 ширхэг шүүлтүүр буюу K-т нь 5-та тэнцүү байхаар ашигласан гэж үзвэл үр дүнд нь баруун талд харагдаж буй 28 харьцах нь 5 хэмжээтэй идэвхжүүлэлтэн зураглалын 3 хэмжээст блок үүснэ. Үүний сонирхолтой хэсэг нь цэнхэр блок дотор байгаа 5 ширхгийг тойрог юм. Слайдын
тайлбарт зааснаар орлтын хэмжээний нэг бүсийг харж байгаа 5 нейронууд энд байрлаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр идэвхжүүлэлтийн зураглалын яг нэг орон зайн цэг, жишээ нь баруун дээд болон дээр 5 нейрон давхарлцсан гэсэн үг. Эдгээр 5 нейрон бүгд орлтын зургийн яг ижихэн 5 харьцах нь 5 хэмжээтэй хэсэг буюу receptive field-ийг харж байгаа боловч тус бүр өөр шүүлтүүрийн жинтэй тул нэг нь ихтэй ирмэг нөгөө ногоон өнгө 3 дахь дугуй хэлбэр хайж гэж болно. Слайдын баруун дээд талд байгаа нейроны диаграммыг анхаараарай. Энэ бол бидний өмнөх зэхцүүдээр үзсэн W ятх хэцэг игээр үржүүлсэн хэлбэр дээр B ятхыг нэмээд гарсан үр дүнгээс хонгоцоо бүтцтэй нейрон юм. Convolutional neural network-ийн нэг гол давуу тал нь энэ хүү нейрон зургийг бохилтон биш харин зөвхөн өөрт харгалзах жижиг хэсгийг л уншдаг буюу local connectivity зарчмаар илтгэдэг явдал юм. Мөн параметр шарийн зарчмын ачаар зургийн нэг байрлал дээрх 5 нейроны ашиглаж буй 5 өөр шүүлтүр нь зургийн босод бүх байрлал дээр яг ижигхэн ашиглагддаг. Энэ нь Pareto-ийн тоог асар ихээр хэмнэж сүлжээг илүү үр ашигтай болгодог бөгөөд энэ нь parallelization дээр маш тохиромжтой байдаг тул бид GPU дээр маш хурдан сургах боломжтой болт юм. Convolution мэдрэлийн сүлжээний төгсөхийн шат буюу бүрэн холбогдсон давхарг fully connected layer-ийн ажиллах зарчмыг бататхан үзэцгээе. Энэхүү слайд нь бидний өмнөх слайдуудад үзсэн комби давхруудаас FC давхар югаараа ялгаатай болохыг маш тодорхой харуулж байна. Слайдын зүүн талд байгаа input хэсгийг анхаарна уу. Зургийг 3072 хэмжээс 1 өрт вектор болгон сонгосон stretch flatten байна. Манай лекцийн тэмдэглэлд дурдсанаар FC давхаргын нэхвчлэн сүлжээний төгсгөлд байрлаж шийдвэр гаргах үргийг гүйцэтгэдэг. Слайд дээрх цэнхэр бичвэрээр нейрон бүрэн орлтын хэмжээг хардаг гэж бичсэн нь энэ давхаргын хамгийн гол онцлог юм. Өөрөөр хэлбэл комби давхрын нейрон зургийн зөвхөн жижиг хэсгийг receptive field хардаг бол энд байгаа нейрон бүр 3072 пикселийг бүдгийн нэгэн зэрэг харж тооцоол хийдэг. Төв хэсэгт байгаа VX гэсэн томьёо нь Аравыг үржих 3072 хэмжээтэй жинжи матрицыг илэрхийлж байна. Хэрв бид 10 өөр төрлийн объектыг амилах гэж байгаа бол гаралтын activation хэсэгт 10 хэмжээст вектор гарч ирнэ. Слайдын тайлбарт зааснаар гаралтын нэг тоо бүр нь V матрицын нэг мөр болон орлтын векторын хооронд dot product юм. Энэ нь математик утгаараа тухайн нейрон орлтын бүх мэдээллийг нэгтгэн дүгнэж энэ зураг дээр нохоо байх магадлал хэдвэ гэсэн асуултанд хариулж байна гэсэн үг юм. Гэвч манай лекцийн тэмдэглэлд анхааруулсанчлан FC давхарг нь Pareto-ийн тоо их гэсэн том дутагдaltaй. Энэхүү жишээн дээр хэд 10 ангилалтай байхад 30720 сурах Pareto шаардагдаж байна. Энэ нь тооцооллын ачааллыг нэмэгдүүлж overfitting буюу үгдэр цээжлэх асуудал түргэх эрсдэлтэй байдаг. Өнөөдөр үзсэн бүх давхард маань хэрхэн нэгдэж нэгэн цогц систем болон илжилтгийг бодит жишээгээр нэгтгэн дүгнэнчээ. Энэхүү слайд бол convolutional neural network-ийн нүд орлтын зургийг хэрхэн шат дараатай боловсруулж эцсийн шийдвэр гаргадаг болохыг харуулсан. Слайдын зүүн талд байгаа хар өнгийн машины зургийг оролт болгон авч түүнийг сүлжээний туршид хэрхэн хувирч байгааг анхааралтай ажиллавал эхний шатанд комби болон релю давхард ажиллах бөгөөд эхний багаан дасаарл зургууд бол анхны convolution давхаргын идэвхжүүлэлтийн зурглууд буюу activation maps юм. Энд шүүлтүүрүүд зургийн хамгийн анхан шатны шин чанарууд болох ирмэг, өнцөг өнгөний шилжилтүүдийг илрүүлж байна. Релю хонгоцсон эдгээр мэдээллийг шаргамын бос болгож сүлжээнд хэрэггүй мэдээллийг шүүхэд тусалдаг онцлогтой. Үүний дараа дунд шатанд улаан сумаар заасан пүүл давхаргуудыг харахад зургийн хэмжээ илүү жижигэрч мэдээлэл илүү бүрсгэр боловч отог орчлолтой болж байгааг анзаарч болно. Энэ бол бидний үзсэн даунсамплинг үйл явц бөгөөд Pareto-ийн тоог басгаж тооцоолыг хөнгөчлөх үргэлжтэй төдийгүй overfitting-ээс сэргийхэд тусалдаг маш чухал техник юм. Сүлжээний гүн рүү тусам activation maps улам бүдэг бодог хийсвэр буюу abstract болж байгааг харж болохч математик утгаараа нейронуудын хүлээн авах талбар буюу receptive field томорсон байдаг. Иймээс тэд одоо зөвхөн ирмэг биш харин дугуй цонх гэрэл зэрэг машины томоохон эсвүүдийг таньж эхэлдэг байна. Төсвөлийн шатанд хамгийн баруун талд байгаа fully connected давхарга нь эдгээр бүх шин чанарыг нэгтгэн дүгнэж машины төрлийг амлах шийдвэр гаргадаг. Слайд дээрх багам диаграмаас харахад систем маань car буюу машин гэсэн ангиллыг хамгийн өндөр магадaltaгаар таньж нохоо морь онгоц зэрэг бусад ангиллыг мүлгэж чадсан байна.
Энэ нь convolutional neural network архитектур нь зургийн орон зайн шин чанарыг автомат шин чанар олж авах аргаар хэрхэн үр дүнтэй боловсруулдгийн тав жишээ юм. Convolutional neural network-ийн орон зайн хэмжээг ухаагаар удирддаг пулинг буюу нэгтгэх давхаргын тухай дэлгэрэнгүй үзэсгэлэн слайдын дээд хэсэгт байгаа 3 хэмжээст блокуудыг анхааралтай ажиллавал оролтын өгдөл маань 224 харьцах нь 224 харьцах нь 64 гэсэн хэмжээтэй байна. Энд 224 харьцах нь 224 гэдэг нь зургийн өндөр болон өргөн бөгөөд 64 гэсэн утга нь бидний өмнөх конви давхраас гаргаж авсан activation maps хэлж байгаа юм. Слайд дээрх pool гэсэн сумын дараа гаралт маань 112 харьцах нь 112 харьцах нь 64 болон жижигсэнийг харж болно. Энд хамгийн чухал зүйл нь пулинг давхарга нь зургийн өргөн болон өндрийг багасгадаг боловч 64 сууг бүхийг үнийг хിവэр үлдээдэг доршин. Слайдын доод хэсэгт байгаа хоёр хэмжээс зургийг харуул энэ үйл явцны идэвхжүүлэлтийн зураглал бүр дээр бие даан буюу independent явагддгийг харуулж байгаа бөгөөд 64 сууг бүр дээр ижихэн даун самплинг буюу хэмжээр багасгах үйлдэл тус тусдаа хийгддэг. Пулинг давхаргын гол өргөн төлөвлөлийг жижиг, илүү өдөртөх боломжтой болгох явдал бөгөөд үүнд хоёр гол зорилго бий. Нэгдүгээрт Парекийн тав багасгах зорилготой бөгөөд зургийн орон зайн хэмжээг багасгаснаар дараагийн давхарт орох өгдлийн хэмжээ багасж улмаар сүлжээний нийт Парекийн тоо цөөрдөг. Энэ нь overfitting буюу өгдөр цээжлэх асуудлаас сэргийлэх маш чухал техник болдог юм. Хоёрдугаарт энэхүү давхарг нь сурах Парек юу гэдгээр онцлогтой конви давхараас ялгаатай нь пулинг ямар ч сурах вейц буюу gene эсвэл bias буюу хазаарт байхгүй бөгөөд энэ нь ердөө F буюу цонхны хэмжээ болон S буюу алфа гэсэн хиперпараметрүүдээр тодорхойлогддог тогтмол математик үйлдэл юм. Max Pooling-ийн ажиллагааг энэхүү жишээ зураг дээр dik хэрэггүй авч үзье. Зургийн зүүн талд харагдаж байгаа 4 харьцах нь 4 хэмжээтэй нэг үнэтэй оролтын фичер map-ийг тавхан харж байна. Энэхүү үйлдэл дээр бид 2 харьцах нь 2 хэмжээтэй шүлтүр ашиглан 2 гэсэн stride буюу халахантаараар Max Pooling-ийн үйлдэлийг хөсдөж байгаа юм. Энэхүү үйлдэл нь оролтын өгдлийг хэсэгчлэн хувааж тухайн хэсэг бүрээс зөвхөн хамгийн их отгыг шүүж авах зарчмаар илтгэдэг. Жишээлбэл зүүн дээд талын ягаан өнгөөр тэмдэглэсэн хэсэгт 1 5 6 гэсэн отгууд байгаас хамгийн их отго болох 6-ыг сонгом авч графикийн матрицэд шилжүүлж байна. Үүний дараа stride буюу алхамын хэмжээ 2 байгаа тул шүүлтүр маань баруун тийш 2 нүдээр шилжиж нонготой хэсэгтэх 2 4 7 8 гэсэн утгуудаас хамгийн их отго болох 8-ыг сонгож байна. Яг үнэтэй ижил зарчмаар доод талын шар болон цэнхэр өнгөтэй хэсгүүдээс хамгийн их отго болох 3 болон 4-ийг тус тус шүүхэд графикийн матрикс маань 2 харьцах нь 2 хэмжээтэй болж жижигсэн байгааг харж болно. Энэхүү үйлдлийн хамгийн чухал онцлог нь доор улаан өнгөөр тэмдэглэсчлэн энд ямар нэгэн сурах боломжтой параметр байхгүй явдлыг өөрөөр хэлбэл convolution layer шиг сургалтын явцад шинжлэгдэх weight буюу gene байхгүй. Зөвхөн өөрчлөлт тодорхойлсон алгоритмын дагуу хамгийн их отгийг шүүх хэрэгтэй. Max Pooling нь ихүү үжиг хэмжээг бууруулж тооцооллын зардлыг хэмнэхээс гадна объектийн байрлал баг зэрэг өөрчлөгдөж тэсэлтэй байх буюу spatial invariance шин чанарыг сүлжээнд олгодог давуу талтай. Энэ бол бидний өмнөх хэсгүүдэд үзсэн пулинг буюу нэгтгэх давхрын математик тооцоолол булан бүтцийн онцлогийг нэгтгэн харуулж буй нэгдсэн хураангүй хэсэг юм. Бид пулинг төрөл бүрийн хэлбэр ялангуяа Max Pooling хэрхэн илэрдэг бодит жишээг өмнөх хэсэгт дэлгэрэнгүй үзсэн билээ. Оролтын өгдөл маань W 1 харьцах нь H 1 харьцах нь C буюу сувгийн тоо гэсэн хэмжээтэй байх бөгөөд энэхүү давхархыг тодорхойлоход ердөө ойрхон үндсэн хиперпараметр шаардлагатай байдаг. Энийх нь F буюу цонхны хэмжээ, хоёр дахь нь S буюу алхаа юм. Convolution давхархтай харьцуулах шинэ бид ихэвчлэн P буюу padding огт ашигладаггүй бөгөөд хамгийн чухал нь даралтын сувгийн тоо буюу C утга өөрчлөгдөхгүй хിവэр үлддэг онцлогтойгоо. Энэ нь пулинг давхаргын сувг бүр дээр бие даан ажиллаж зөвхөн орон зай хэмжээг буюу өргөн өндрийг багасгадад болохыг харуулж байгаа юм. Графикийн хэмжээг тооцоолохдоо W1 утгаас F-ийг хасаад гарсан дөнгөнд S утгад хувааж дээр нэгийг нэмэх замаар бодож гаргадаг. Энэхүү үйлдэлийн зургийн орон зай навтрлыг басгаж мэдээллийг илүү хураангүй буюу даун самплинг болгож байгаа хэрэг юм. Practiced F утгыг 2-тэй тэнцүү, S утгыг 2-тэй тэнцүү байхаар тохируулахыг түгээнэл ашигладаг бөгөөд энэ нь зургийн хэмжээг яг 2 дахин багасгадаг билээ.
Түүнчлэн энэхүү давхарга нь сурах Паретогүй гэдгээрээ бусад давхаргуудаас ялгардаг. Эсэнд үнэхэд пүүлийн давхарга бол CNN-ийг илүү тогтвортой, spatial invariant шин чанартай болгодог. Онлайн мэдхийг практик дээр хэрхэн харж болохыг харуулсан Combinate demo хэсгийг авч үзэцгээе. Энэхүү слайд бол бидний өмнө үзсэн таймлэд идэвхжүүлэлтийн зураглал, шүүлтүүрийн гулсах хөдөлгөөн зэрэг нь бодит хугацаанд хэрхэн явагддаг болохыг веб хөтөч дээрээ шууд харах боломжийг олгож байгаа юм. Слайдын дор байгаа холбоосоор орж та бүхэн өөрсдөө шүүлтүүрийн жингүүд хэрхэн өөрчлөлт сүлжээ суралцж байгааг нүдэрээ харахыг зөвлөж байна. Өнөөдрийн хичээлийг дүгнэхэд Convolutional Neural Network-ийн хамгийн сур зарчим бол ConV, пүүл болон FC давхаргуудыг тодорхой дарааллаар давхарлан өргөх буюу stack хийх явдал юм. Манай лекцийн тэмдэглэлд дурдсанаар энэхүү дараалан зургийн өргөн өндөр гүн гэсэн 3 хэмжээст бүтцийг албалхуу хадгалах зорилготой байдаг бөгөөд давхаг бүр 3 хэмжээст activation maps үүсгэдэг онцлогтой. ConV давхарх нь шүүлтүүр буюу фильтр болон kernel ашиглан зургийн ирмэг өнгө хэлбэр дүрсийг автоматар олж авах үүрэгтэй бол пүүл давхарх нь орон зай хэмжээг басгаж тооцооллыг хөнгөвчлөдөг. Харин FC давхарх нь сүлжээний төгсгөлд байрлаж цуглуулсан бүх шин чаналд үндэслэн эцсийн хийдвэр гаргах буюу англи хийх үргийг гүйцэтгэдэг билээ. Архитектурын шинжийг хандлагыг харуул бид том шүүлтүүрээс татгалзаж 3 харьцах нь 3 хэмжээтэй жижиг шүүлтүүр ашиглан илүү гүн буюу deeper сүлжээ рүү шилжиж байна. Энэ нь Паретийн тоог хийх болохоос сэргийлэхийн зэрэгцээ сүлжээнд илүү олон реле идэвхжүүлэгч нэмж шогмон бус шин чанарыг илүү сайн сурах боломжийг олгодог. Мөн лекцээ агуулгад дурдсанчлан орчин үеийн архитектурууд пүүл болон FC давхаргуудаас татгалзаж зөвхөн ConV давхаргуудаас бүрдсэн all convolutional nets руу шилжих хандлагатай байгаа бөгөөд ResNet, GoogleNet зэрэг шин загварууд энэхүү хөгжлийг төвчилж байна. Convolutional Neural Network нь зөвхөн зураг ангилаа зогсохгүй видео шинжил эффект илгүүлдэг царай тамхи буюу face recognition зэрэг асар олон салбарт parallelization дээр тохиромжтой байдлаараа тэргүүлж байна. Инженер бидний хувьд зөв hyperparameter сонгох, overfit-ийн асуудлыг шийдвэрлэх, тооцооллын зардлыг тооцох нь хамгийн чухал хэвээр байгааг анхаарах хэрэгтэй. Эсдэн эрхийг энэхүү телевизэн зургийн орон зайн шин чанарыг автомат шин чанар олж авах аргаар боловсруулдаг хамгийн хүчлэгийг хэрэгсэл болж чадсан юм. Бид өнөөдөр convolution, pooling болон бүрэн холбогдсон давхаргуудын математик логикийг үзсэн бол дараагийн хичээлээр шилдэг инженерүүд ямар асар том байгууламжуудыг босгосныг үзэх болно. Эдгээр бүх архитектурууд орон зай инвариант шин чанарыг хадгалах, Паретог хуваалцах замаар Паретийн тоог оновчтой байлгах overfitting-ээс сэргийлэх гэсэн нэг ижил зорилгыг өөрөөр аргаар шийдсэн байдаг.